Тэрх нуур. Нуур бие газар урд өвс бэлчээр сайтай. Уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд эмгэн үгэн хоёр тэр хутгаас ус аваад хутгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нэг удаа ус аваад хутгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нүрс үед бүх мандал гихш нэгэн их хүчтэн уран мандал уулын оройг дастан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нь тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийхүү гинэт нуур тогтсныг нутгийн нэг хүн хараад тэрх нуурыг хараач гэсэнд уг нуурыг ийхүү нэрлэж байснаа хожим нь тэрх болон хуурчээ. Бүх мандлын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч нуур толгойг уран мандал уулын оройг аваачаа тавьчихвал яг л ивэрээ таарах шинжтэй ажээ. Ил нуур нь Аранга аймгийн Тариа цумын нутагт буй заа.